Хамтдаа өнөөдрийнхөө чимээгүй цагийг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв хүнд итгэх вэ? Библийн ишлэл 1-р Самуэль 14:30. Өнөөдөр хүмүүс дайснаас олж авсан олзноосоо дураараа идсэн байсан ч болоосой. Тэгвэл бүрч олон Филист алагдах байсан биш үү гэж байна. За хамтдаа залбираад чимээгүй цаг эхлүүлье. Аваа тэгээд бид таны үгнээс суралцахаар ирлээ. Өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж таны үг бидэнд үнэхээр илчлэл ойлголтыг өгөх болтугай гэж залбирч байна. Амен. Саул хаан болон түүнийхөө Йонатан нар филистчүүдтэй тулалдаж байхдаа аль аль нь хүнд хэцүү хямралыг туулсан ч асуудлыг хоёр өөр аргаар шийдвэрлэжээ. Йонатан хэцүү нөхцөл байдлаас үл хамаарч Бурханд найдан итгэлээрээ үйлдэж байсан юм. Бурхан Йонатан дээр ирж Филистийн хуаранд маш их үүмээ самуун дэгдээснээр Израильчууд ямар ч хохиролгүйгээр тэднийг ялах боломжтой болсон. Харин нөгөө талд Саул энэ нөхцөл байдал айж сандарсан. Тэрээр айсандаа цэргүүддээ бодит бос шаардлага тавьж гидсийг нь өлсгөлөн махчин ноход адил тулалдах болно гэж боджээ. Харин цэргүүд нь өдөр шөнөгүй тулалдсныхаа дараа эцэж туйлдав. Саул ард түмнээ байнга шахамдуулдаг, аюултай удирдагч байв. Саул Бурханаас илүү өөртөө итгэж цэргүүдийнхээ хоол ус амралтыг сайтар бодолцож үзсэнгүй. Саул ихэнхдээ өөртөө санаа зовдөг байсан тул цэргүүд нь үгээгүй ядуу хэрн маш их татвар төлдөг байжээ. Тэрээр Бурханаас холбоо тасарч улмаар бүх сүнслэг хараагаа алдсан. Хүмүүс өөрийн эд зүйлээс өөр хогшилгүй болсон байлаа. Саул цэцэн ухаанаар шүүн тунгааж чадаагүй тул нөхцөл байдал нь хүнд болж цэргүүд нь арга баржээ. Йонатан хэрв ирчүүдэд дайснаасаа олзолсон хоолноосоо чөлөөтэй идэхийг зөвшөөрсдөг байсан бол бид хичнээн олон филистчүүдийг алж болох байсан бол гэж хэлэхдээ авийнхаа амиа ботсон удирдах арга барилыг нь шүүмжилжээ. Амжилтад хүрэх хүслээсээ болж та бурханлаг хараагаа алдахад хүрч байсан уу? Бурхныг бүхнээс дээгүүр тавих нь тань болон бусдад амин чухал зүйл юм аа. Өдөр бүр Есүстэй хамт цагийг өнгөрөөж юуг чухалчлан үзэх эрэмб дараагаа түүний хүсэлд нийцүүлэн гаргаарай. Амен. Тэгээд эзний үг та бүхэнтэй үргэлжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг